За гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 6 дэд төв байгуулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нийслэл маань хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банк болон Европын хөгжлийн банкнаас хөрөнгө босгож энийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол маш урт хугацааны төсөл байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх явц нь яг өмчийн эзэдтэй суурьшил буюу гэр хорооллын бүс хэрэгжиж байгаагаараа хот байгуулалтын үйл ажиллагаа, төлөвлөлтийн үйл ажиллагаа, дэд үтсийг бүтээн байгуулах тэр процесст ер нь бидний хувьд бол энэ сүүлийн 30 жил байгаагүй нэлээд томоохон тийм туршлагыг хоригдуулж байгаа. Тэгэхээр төслийн хүрээнд нэг томоохон байр суурь эзлэх үйл ажиллагааны чадварыг бичүүлэх юм салбарын чадварыг бичүүлэх үйл ажиллагаа байдаг. Энийхний хүрээнд зөвлөх багийн зүгээс эзэмшлэгээний буюу их сургуулийн судлаа шинжилгээний багийнхантай ажиллах юм төлөвөө байсан. Яг үүнтэй зэрэгцээд техник их сургуулийн архитектурын техникийн багш нарын гэр сурвалжлагаас шийдлэгсэн юм анхны воркшоп зохион байгуулах санал гарсан байна. Тэгээ бидний зүгээс энэ санаачлалыг дэмжиж миний гарааны ажиллагаа болгоод техник их сургуультай хамтраад энэ гэр сурвалжлага шийдэл гэсэн байн татамжтайгаа зохион байгуулахаар хэлц тохироод энэ анхныхаа сургалтыг зохион байгууллаа. Сургалт маань 6 хоног зохион байгуулсан. Оролцож байгаа хүүхдүүдийн хувьд энэ гэр хорооллын баруун бүст ирж байгаа анхныхаа тохиолдол байлаа гэж сонсож байгаа нь бидний ч бас их сонирхолтой бас гайхшрууллаа. Яагаад гэвэл ер нь бол бид нар Улаанбаатар хотод ингээд жижиг хот. За бид биенээ мэднэ гэж орон зайгаа энэ тэндээ Улаанбаатар хотын өнцөг булан бодож үтсэн гэдэг төсөөлтөй байдаг гэсэн бол тэгээгүй тийм үе байдгийн байна. Тэгэхээр энэ ч гэсэн энэ хүмүүстэй энэ сургалтын өргөж натсан болов гэж бодож энэ газар дээрээ танилцж үзлээ. Байгалийн ямар өөрийн гэсэн онцлог хэв шинжтэй гэдгийг үзлээ. За тэгээд энэ онцлог дотроо энэ хүмүүсийн амьдралын хэв маяг өдөр тутам болж байгаа үйл явдал хэсэгэн хугацаанд ч гэсэн байгаад энийг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг дээр нь олон нийтийн нохойн байгууламжийн тал руу сэдв болгож ажиллалаа. Тэгээд оршин суугчтай бас танилцууллаа. За энэ дотор болохоор зэрэг оршин суугчтай ерөөсөө өөрсдийнх нь амьдарч байгаа орон зайн өгөгдөл нь Улаанбаатарт ямар үн цэнтэй юм бэ гэдгийг бас ойлгуулахаар ийм сэтлүүдийг бас гаргаж өгснөөрөө энэ сургалтын ажлууд нь байлаа гэж бодож байна. Гэр хороол гэдэг маань өөрөө Улаанбаатар хотын хувьд хөгжлийнх нь боломж гэж төлөвлөлтийг нь бид хардаг. Энийг ч гэсэндээ цаашдаа төлөвлөлтийн үйл ажиллагаанд эргэлтээ ажиллаж байгаа энэ хэлбэрээ залуу үеийнхээ архитекторуудад өвлүүлэх юмсан, санаа сэтлээд уламжлуулах юмсан. Яагаад гэвэл энэ төсөл маань өөрөө 20-30 жил үргэлжлэх юм маш том арга хэмжээ. Магадгүй энэ Улаанбаатар хотын цааш нь оршин тогтох хугацаанд ч гэсэн хэрэгжих ийм үйл ажиллагаа энэ нөхцөлийг сайжруулна гэдэг нь. Тийм болохоор энэ чиглэл рүү гарч ирэх мэргэжлэнгүүдийн энэ үйл ажиллагаа нь одоо явж байгаа процесс дотроос суралцаад цаашдаа сургамж болох. За цаашдаа судалгааны маш олон сэдвүүдийг гаргах, өөрөөр хэлбэл бид нар ногоон смарт хот гэж ярьдаг бол яг энэ чиглэлийн сурч байгаа оюутнууд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх. За одоо тавьж байгаа их усүрүүдийн үр ашгийг яавал илүү хэмнэлттэй урт хугацаанд олон хүнд хүрэх вэ гэдгээ судалгаа шинжилгээ хийх. За энэ үйл ажиллагаанд хот байгуулалтын ийм процесс дор орж ирэх хүмүүс сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлт гарч иж байгаа гэдгийг сэдэх. За тэгээд дээрэс нь цаашаа ерөөсөө хотын төвдөө хотыг байгуулах явцдаа сүүлийн 30 жил алдсан боломжуудыг гэр хороолт шинээр бий болгох юм боломжуудыг энэ хүмүүс яаж харж болох вэ гэдэг санаа сэдийг өгөх ийм өгөөжтэй боллоо гэж бодож байгаа. Тийм учраас энэ төслийн багаас цаашдаа бусад их сургуулиудтай ялангуяа хууль эрхцсэн хувьд оновчтой болгоход нь судалгаа шинжилгээ хийх, эдийн засгийн хувьд яавал ер уушигтай болох уу, дэд бүтцийн хувьд яавал ер уушигтай байх уу, за барилга байгууламжийн хувьд яавал оновчтой байж дулааны хэмнэлттэй смарт хот болох вэ, эко хот болох вэ гэдэг л илүү инженерийн сэтгэлгээтэй оюутнуудыг чиглүүлэх ийм арга хэмжээний хамгийн анхных нь эхлэл байлаа гэж бодож байна.